Сайн мэцгааны уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цек рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярих хэрэг 80-аад онд болсон учраас зураг бараг байхгүй. 1986 оны 12 сард маш хүүтэн өвлийн өдөр хөдөөний нэгэн тосгоноос цагдаагийн газар дуудлага ирдэг. Нэгэн эрэгтэй энд хүн барьцаалагдсан юм шиг байна. Нэг эрэгтэй болон хоёр охиныг сүрдүүлээд байна. Хурдан ирээрэй гэдэг. Дуудлага өгсөн хүн энэ тосгоны оршин суугч юм байна. Гинэт хажуу айлынх нь охин гүйж ирээд манай аав дүү найз гурвыг авраач гэсэн болохоор тэр дороо яарч дуудлага өгчээ. Цагдаа нарч гайхаж тийм цөөн хүн амтай тосгонд бараг л хэрэг гараад байдгүй мөртлөө гинэт нэг эрэгтэй хоёр охинтой барьцаалагдсан гэдгийг сонсоод тэр дороо хөдөлж зурган дээр байгаа байшинд ирдэг. Цагдаа нар зэвсэгтээ ирж байшингийн иргэн тойрныг ажиглан дотгошоо ороход тэр авийн оршин суугчид бүгд цугласан байв. Барьцаалагч нэг охиныг аавтай нь болон найзтай нь барьцаалсан. Ийм байдалд хүн болгон айх ёстойч оршин суугчдын хариу үйлдэл сонирн байлаа. Энэ айлын хүмүүс бүгд сэтгцэн имлэг явах хэрэгтэй. Ээж нь нас барснаас хойш галзуурсан. Эднийг сүнстэй гэж хоорондоо шивнэлтдэг. Тэгвэл энэ байшинд юу болсон бол? Яагаад тэр авийн хүмүүс ийм зүйл ярьсан бол? Ингээд бүгдээрээ хэрэг рүүгээ орцгоё. 1986 оны намар барьцааны хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө энэ гэр бүлд төвчгэд хэцүү зүйл тохиолддог. Аав болох Фрэнк Баун эхнэр болон хоёр охинтойгоо амьдардаг бөгөөд том охин Тина нь 15 настай, бага охин Кэрн нь 9 настай, ам бүл дөрвөлэн амьдардаг байсан. Тэдний зургийг хайсан ч гарч ирээгүй. Тэднийг барьцаалагдахаас хэдхэн сарын өмнө хоёр охины ээж хор тавдраар нас баржээ. Аав Фрэнкт нь гуниглагч зав байсангүй. Уг нь эхнэрээ амьдаахад хоёулаа ажилдаг. Тимч боломжтой айл байгаагүй болохоор Фрэнк ганцаараа ажиллаж амьдралаа залгуулах хэрэгтэй болсон. Ингээд өдөртөө бүтэн цагаар ажиллаж шөнөдөө хоёр охиноо үлдээгээд цагийн ажил хийдэг. Хоёр охинд хэцүү байх нь ойлгомжтой. Ээж нь нас ороод удаагүй байхад аав нь ажил хийгээд завгүй. Гэртээ ч үзэгдэхэй болсон болохоор аав ээжигээ бүр их санджила. Ээжигээ нас бараад 2-7 хоног өнгөрч явахад буюу 10 сарын 1 шөнө аав нь ажилдаа явсан огур Тина дүү Кэрнтэйгээ хоёулахнаа гэртээ үлдэж ээжигээ маш их санаж гар гараасаа атгаад ээжийнхээ зургийг харж уйлдаг. Байнга ээж нь хажууд нь байсан ч нэг л өдөр алга болчихсон болохоор хүлээж авч чадахгүй байлаа. Дүү Кэрн нь орондоо гэвтээд ихчээ ээжийг санаад байна гэж уйлахад Тина бит хоёрт нэг арга байгаа гэж хэлдэг. Тинад уужаа самбар гэсэн. Юу вэ гэвэл энийг ихэвчлэн даалт ертөнцтэй харилцах гэж оролддог хүмүүс ашигладаг. Самбар дээр тийм үгүй гэсэн үг болон цагаан толгой, тоонууд, мөн баяртай гэсэн үг байдаг. Хүмүүс гартаа жижиг хөдөлгөөнд хавтан барьж асуулт асуухад хавтан хөдөлж үг үсгдэг. Энэ ихэвчлэн аимшигын кино, мухар сүсгтэй холбоотой байдаг ч шинжлэх ухааны үүднээс бол хүмүүс өөрийн мэдлгүй хийдэг хөдөлгөөнөөр хавтан хөдөлдөг гэж тайлбарлалт юм байна. Манайхан кинон дээрээс харж исэн бах. Энийг ашиглаад сүнстэй ярьж болно гэж итгэдэг бөгөөд сүнс ирэхээрээ хатангийн тусламжтай өөрийнхөө нэрийг бичиж асуулт асуухаар тийм үгүй гэж хариулна. Тина Кэрэн хоёр манай ээж бидэнд харагдахгүй л байгаа болохоос ш энд байгаа гараад ирэх байх гэж бодоод хонгил руугаа орсон. Тэнд бүүдгэр харанхуй болохоор ирэх боломжтой юм шиг санагдаж самбраа байрлуулад Тина ээжээ та энд байна уу гэж асуугаад амьсгалаа даран хариулсан ч ямар ч хариулсангүй. Дахиад ээжээ та энд байгаа бол жоохон ч гэсэн хөдөлж болохгүй юу гэж асуусан ч огт хөдөлсөнгүй. Иймэрхүү байдалтай цаг гарan ээжигээ дуудсан ч хариу байгаагүй. Кэрэн сүултээ залхаад уйлж эхэлсэн. Тина ч бас дүүтэйгээ адилхан хэцүү байгаач аль болох аргадаж тайвшруулахыг хичээн ээж гой газар руу явсан болохоор ирэхгүй байгаамаа гэж хэлээд тэрвэрлдэж уйлан бодит байдлыг хүлээж авдаг. Октод уужаа самбраа худлаа юм байна гэд хонголтоо үлдээж хоёр давхрын өрөө рүүгээ очиод унтжээ. Одоо болтол аав нь ирээгүй байгаа. Гэтэл хэсэг хугацааны дараа хачин чимээ сонсогддог. Салхинд цонх дугарсан байх гэж бодоод ижитэл нөгөө чимээ дахиад гарав. Дүү Кэрнээс ирээд хаалганыхаа завсраар толгоогоо цухуулгасан ч юу ч байсангүй. Кэрэн хаалгаа онгойлгоод коридороор байдаг хурдаараа гүйж ихчийнхээ өрөө рүү оров. Гэтэл Тина ч бас тэр чимээг сонсоод орон дээрээ сууж илаа. Нэгнээсээ энэ чимээг сонсноо гэж асуугаад гар гараасаа атгаад коридор руу гардаг. Чимээ нэг давхрын хаана ихтэйгээс гарсан. Ингээд шатаар доошоо буухад дахиад нөгөө чимээ гарч одоо эгчдүү хоёр хамт байхдаа сонслоо. Яалтчгүй доод давхраас гарч исэн болохоор хүүхдүүд айсан ч ээж байх гэж бодоод баярлж сэмхэн шатаар буугаад ээжигээ өөр тийшээ явчихгүй гэж айсандаа ээжээ та энд байна уу гэхэд нөгөө чимээ дахиад гардаг. Яг хариулж байгаа юм шиг хүүхдүүд баярлж ээжээ та энд үнэхээр ирсэн бол дахиад нэг удаа бидэнд тохио гэхэд яг л сонсоод хариу өгч байгаа юм шиг чимээ гардаг.
Энэ удаад хүүхдүүд 100% ээж байна гэж итгээд 30-аас 40 минут ярьсан. Ингээд дахиад чимээ гарсангүй. Тэгсэн ч охтууд маш их баярлж ээжтэйгээ ярьсан. Бас дараа нь ярих боломж гарч магадгүй. Дахиад дуудахад л болох байх гэсэн найдвартай үлдсэн. Ингээд аавдаа хэлэхээр догдолж гал тогоондоо унталгүй хүлээдэг. Фрэнк ажлаа тараад ирэхэд охтууд нь унтаагүй байсан болохоор гайхаж яагаад унтаагүй юм бэ? Маргааш сургуультай явна эцтэй гэхэд охтууд аав руугаа гүйж ирээд ээж буцаад ирсэн. Бит хоёр уужаас хамраар ээжийг дуутахад чимээ гаргаж тохио өгсөн. Ээж хэсэг зур ирээд явсан. Одоо байхгүй гэдэг. Фрэнк гайхаж буруу зүйл гэж мэдчихсэн ч нөгөө талдаа охтуудаа өрөвддөг. Хичнээн ээжийгээ сансан болоод ийм ухар сэсэгт итгээд салхины чимээг ээжигээ гэж андуурах вдэ гэж бодсон ч наадах чинь худлаа. Ээж чинь үхсэн гэж хэлж чадаагүй нь ойлгомжтой. Тэрээр охтуудаа мэдээж ээж нь энд байгаа. Үргэлж аав ээж хоёр нь та хоёрын хажууд байна. Одоо ч гэсэн ээж нь гэрт байгаа. Аав нь анханасаа энэ болгоныг мэдчихсэн юм а гэдэг. Охтууд энийг сонсоод бүр их баярлсан. Аавыгаа ирэхээс өмнө бити дими юм яриад наадах чинь худлаа. Одоо л лунтаагүй юу хийж байгаа юм бэ гэж хэлэх байх гэж айсан ч ээж нь байгаа гэж хэлсэн болохоор хүүхдүүд бүр их тогтолж ээжигээ нас барснаас хойш анх удаа тайван тухтай унтдаг. Гэтэл энэ өдрөөс хойш тогтж байгаа чимээ дугарсаар байв. Энэ чимээг анх охтууд сонсоход шатны араас байсан бол байршлаа байнга өрчилж заримдаа галтогоо, заримдаа хонгил бүр 2 давхар хувцсны шүүгэнээс хүртэл сонсогддог болсон. Хамгийн сонин нь энэ чимээ эгчдүү хоёрыг хоёулахнаа байхад гардаг бол аав Фрэнк нь байх үед ямар ч чимээ гардаггүй. Фрэнкийг ажиллахаар шүн гарсан ойгуурн дуурдаг. Нэг өдөр Фрэнкийг байхад тэр чимээ гарч охтууд ааваа сая ээж ирсэн та сонсноо гэхэд Фрэнк охтуудынхаа урмыг хугалахгүй тулд сонсоогүй мөртлөө сонссон гэж хэлээд дотроо дахиад л дэмий юм ярьж энэ гэж утсан. Охтууд анхандаа чимээ гарахаар ээж ин гэж баярлдаг байсан ч сүүлдээ баг багаар айж эхэлдэг. Яагаад гэвэл шүн олгон зөвхөн охтуудын өрөөний тэндээс орны доор хувцсны шүүгэнээс чимээ гардаг. Охтууд хэрвээ манай ээж байсан бол бит хоёрыг айлгахаар ийм чимээ гарахгүй. Яагаад биднийг айлгаад байгаа юм бол хэцээдэг. Ийм зүйл хэд хоногийн турш үргэлжилсэн болохоор Фрэнкийн санаан зовж эхэлдэг. Хамгийн түрүүнд хүүхдүүд унтаж чадгаа болж өглөө сургуультай явж чадахгүй болсон учраас Фрэнк 2 охиноо суулгаад шударгаар ярихаар шийдэж аавыг нь сонсоход энэ чимээ гэрээс гардаг энгийн чимээ шиг байна. Та хоёрт жоохон эвгүй сонсогдоод ах шиг байна. Ээж нь биднийг байнга харж байгаа нь үнэн ч гэсэн энэ чимээ бол ээжийн хоолой биш. Тийм болохоор санаа зовхоо болоод Март гэхэд Тина Кэро хоёр жинхнээсээ чимээ гарсан. Бит хоёр худлаа яриаггүй гэж бухимдаж Тина аавда бит хоёр уужаас самбраар сүнс дуудахдаа ээжийг биш өөр сүнс дуудсан болтой. Тэгээд бид нарыг зовоогоод байгаах гэхэд Фрэнк гүнзгий санаа алдаад охтуудаа та нар буруу зүйл сонсоогүй. Энд сүнс гээд ах юм байхгүй. Та хоёр ойрны унтаагүй болохоор хийм сонсоод байгаа гэхэд охтуудад шудраг бус санагдаж тэгээх тусам майж сүулдэ аавтайгаа маргалтдаг. Эцэст нь охтууд хичээлээ тараад найзаагаа гэрт очиж Фрэнк ажлаа тараад авдаг болсон. Охтуудыг харж исэн эмэгтэй Фрэнкэд маш болгоомжтой. Тэд сонин чимээ сонсоод ийн гэсэн эмнэлэг явж үзүүлэх хэрэгтэй юм шүү гэхэд Фрэнк аимшигтай уурлаж манай охтуудад ямар ч асуудал байхгүй. Ээж нь нас дураад удаагүй хэцүү байгаа болохоор ингэж байгаа маа гэж хашгираад охтуудаа аваад явдаг. Тэгсэн чи аав нь болохоор санаан зовх нь ойлгомжтой. Нээрээ асуудалтай. Эмнэлэг явах хэрэгтэй юм бах та гэж бодож билээ. Одоо охтууд найзынхаа гэрт ч очиж чадхааргүй болж дахиад хоёулахнаа үлдэв. Тина энэ сүнсийг олоод заавал аавд мэдэгдэх хэрэгтэй гэж шийдээд охтууд хутга барьж хонглын өрөө рүү буудаг. Хонгилд сүнс дуудсан болохоор тэнд байгаах гээд чичирсэн гараараа хонглын гэрлийг хасааж баг багаар алхах үед дүүг хэрнэн ихчийнхээ хувцснаас тас атгаад тагдаг. Хонгилд удаан байсан угаалгын машин болон жижигхэн нойлын өрөө идэг. Гэхдээ хэрэгэлдэггүй. Таазаар дүрэн аалцны тор хаасайгүй хувцас, давууны өөц болон хүнжил, эртний идэллүүд, лааз гэх мэт зүйлүүд. Тэднийг хонгилд орж ирэхэд ямар ч чимээ гараагүй. 5 минут хүлээсэн ч адилхан байлаа. Охтууд юуж байхгүй юм шиг байна. Хоёулаа буруу сонссон байх гээд нэг давхар руу гарахад шатны хажуугийн хан дээр улаан өнгөр би хувцсны шүүгэн дотор байгаа. Олоорой гэж бичсэн байв. Охтууд айсандаа хэдэн секунд хөршөж хашгирч чадсангүй. Гэтэл энэтэй зэрэгцээд хаалганы онх дуурахад охтууд ашгүй аав ирлээ хурдан хэлийгээд хаалгаа нийтэл хинж байсангүй. Тина Кэро хоёр гэрт яалтчгүй хэн нэгэн байна. Цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж бодоод утсаа аваад заалах гэтэл дуудчихаар чимээ гарсангүй. Хэн нэгэн утасны шугамыг тасалсан байв. Гэрт 2 утсасан. Гал тоогоонд байсан нь бас тасарчээ. Хүүхдүүд яагаа мэдгүй гэрээсээ гарч гүйдэг. Арийнхаа хаалгаар гараад галзуу юм шиг гүйж хажуу айлынхаа хаалгыг тасралтгүй нүдээд ахаа авраарэ гэж орилоход хажуу айлын залуу гайхаж хаалгаа онгойлгож охтууд хөл нүцгэн байхыг хараад гэртээ оруулж юу болсон талаар нь асуухад
Бит хоёр уужаа самраар сүнс дуудснаас болоод манай гэрээс чимээ гарч одоо бүр ханан дээр цусаар юм битсэн гэхэд хажуу айлын ах хүүхдүүдийг тайвшруулж аав нь утгагүй ирэх болохоор хүлээцгээе. Тэгээд юу болсныг харцгаая гэдэг. Ингээд Фрэнк ирсэн ч итгээгүй тэрээр гүнзгий амьсгаа аваад би эхлээд гэрээ харчаад ирээгүй. Гэртээ ирээд бүх өрөөнүүдээ шалгаж шүүгээ, галтоогоо, хонгил гэд бүгдийг нь үзээд юм байгаагүй ч улаан бичгэл байсан. Бичгийг хуруугаараа арчаад үнэрлээд үзтэл кетчуп байв. Фрэнк охтууд намайг итгэхгүй байгаа болохоор кетчупээр бичээд хуурах гэж оролдож байгаа юм байна гэд охтууд дууралдаг. Хин ч энийг битсэн. Утас яагаад тасалсан гэж уурлахад охтууд уйлж бит хоёрын хийсэн юм биш. Яагаад итгэхгүй байгаа юм бэ гэдэгч эцэст нь охтуудыг аваад эмнэлэг явдаг. Хөрш залуу энэ талаар мэдсэн болохоор хаа сайгүй цуу яриа тарч ээж нь нас орсноос хойш энэ хүүхдүүд нэг л сонирн болсон. Өрөвдөлтөө юм а гэсэн яриа тардаг. Охтууд эмчилгээ хэлэхээр эмнэлэг явсан ч эмнэлэгт байх хугацаанд ямар ч асуудал гараагүй. Гэтэл Фрэнк хүүхдүүд эмчилгээ хэлсэн болохоор зүгээр болж гинэ гэж бодсон. Ийм байдалтай 3-7 хоног өнгөрлөө. 1986 оны 12 сарын 8-ны өдөр Тинагийн найз Кэтрин тэдний гэрт тоглож хонхоор ирсэн. Кэтриний аав ээж томилдоор явсан болохоор найзынд нь хонуул харуулжээ. Фрэнк 3 охиныг дагуулж яваад гадуур хооллож гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл нэг л сонь санагдав. Яалтчгүй гэрлээ бүгдийг нь унтраагаад гарсан байхад зарим гэрэлнүүд асаалттай байлаа. Ямар ч тач хаалгаа онгойлгоод гэрлүүгээ орвоо үгүй юу Фрэнкийн ам нь ангасан. Зурагт асаалттай. Зочны өрөөнд ах радиогоор хөгжмийн ая явж зочны өрөөнд ах ширээ, буудан гэх мэт тавилгануудын байр нь баг зэрэг өөрчлөгдсөн байлаа. Гэрийг нь нурааж замбраагүй болгосон юм биш. Баг зэрэг жоохон өөрчилсөн. Мэдээж гэрээ эзэм чи мэдэх бах. Тэгээд охтуудаа ингэсэн болов гэж бодсон ч энэ удаад нөхцөл байдал арай өөр байна. Бүгдээрээ хамт гадуур хоолчод ирсэн байхад хүүхдүүд тавилга өөрчлөх боломжгүй. Фрэнк охтуудад хүлээж игээд ганцаараа орж шалгах гэтэл хүүхдүүд ч бас анзаарч аваа цагдаа дуудъя гэж хэлсэн ч Фрэнк тийм сүртэй зүйл гэж бодоогүй болтой. Аав нь орчоод ирэх болохоор та нар хүлээж игээд ч охтууд үлтгээсээ айж бид хамт явнаа. Таны ард байж игээд Фрэнкийн ард 3 охин наалтаж таадаг. Фрэнк нэг давхрыг шалгахад юу ч байсангүй. 2 давхар руу гарахаар алхахад ямар ч чимээ байхгүй хэвээрээ. Охтуудынхаа өрөөнүүд болон хувцсны шүүгэнүүдийг шалгасан ч юу ч байсангүй. Хамгийн сүүлд хонгил руу очиход адилхан байлаа. Фрэнк нэг давхар руу буугаад цагдаад мэддэхүү болох уу гэж хэсэг боддог. Гэтэл нэг давхарт дахиад нэг өрөө шалгаагүй үлдээсэн байжээ. Тэр өрөөнд хэрэгэлдэггүй эд зүйлсээ овоолдог, бараг хувцсны шүүгээ олгож ашигладаг. Ялангуяа нас орсон ихнэрийнхээ эд зүйлсээ хийдэг өрөө бөгөөд энд жижигхэн цонхч бас байдаг. Фрэнк энэ өрөөг шалгаж үзэх хэрэгтэй гэж бодоод хаалгыг онгойлгоод маш их цочирдсон. Өрөөний ханан дээр цагаан будгаар Мэри Ми гэж томоор бичсэн байв. Фрэнк мөсшөг болж охтууд хажуунаас нь аава одоо болио цагдаад мэддэг хэрэгтэй гэдэг. Фрэнк бичгийг будгаар бичсэн гэж бодсон ч ойртоо тартал өөрийнх нь хэрэгэлдэг сахлын хөөсөөр бичсэн байв. Тэгвэл хэн Фрэнкийн сахлын хөөсийг ашиглаж яагаад надтай гэрлээч гэж бичсэн бол хинтээ гэрлэхийг хүссэн бол гэтэл нэг чимээ гардаг. Хувцсны шүүгээний хаалга баг зэрэг онгорхоо байсан бөгөөд харанхуй болохоор доторх нь сайн харагдаагүй. Фрэнк шүлсээ залгаад хаалгыг онгойлгоход хүлээж ийснаар хүн гарч ирдэг. Эрэгтэй хүүхэд. Өмнө нь хизээж харж байгаагүй хүүхэд. Нас орсон ихнэрийнх нь булган хүрмийг өмсөж нүрээ алайлагчиг бутсан байв. Гадаад төрхөө далдлахыг хүсжээ. Хамгийн амир нь баруун гартаа том зэвэрсэн сүх барьсан байв. Ямар нэг юм сүхээр цохил ороод галзах юм шиг хурц иртэй сүх. Боолт чангалдаг түлхүүр исэн бөгөөд тэднийг цохих гэж оролджээ. Фрэнк айж гайхах зэрэгцэн шоконд ороод хашгирч чадаагүй. Дээрээс нь хүүхдүүд байгаа болохоор ямар нэгэн зүйл болчихгүй гэсэндээ нөгөө залууг ширтжээтэл охтууд уйлж бөө юм болсон. Фрэнк охтуудыг ардаа алхалдаг. Нөгөө залуу 2 давхар руу гар гэж тушаана. Фрэнк хэлснийхэн дагуу охтуудыг дагуулж авахд алиалагч залуу араас нь аажуухан алхаад тэр өрөө рүү ор гэж Фрэнкийн өрөө рүү заадаг. Фрэнк эхлээд охтуудыг нэг нэгээр нь оруулаад хамгийн сүүлд өөрөө ороод маш уртан хаалгаа ааж түгждэг. Алиалагч залуу хаалгыг нүдэж өшгөлж сүхээрээ цавчаад хаалгаа нээгэж бөө юм болно. Өрөөнд Фрэнк хаалгаа түгцэн ч хаалганы бариулнаас барьж хаалга хааж тавих тавилга хайдаг. Гэтэл Тина 2 давхрын цонхоор гадагшаа үсэрсэн. Эхлээд үсрэх гэж оролдох үед Фрэнк болохгүй бэртэн гэж хоригдсон ч үгээ цагдаад мэдэгдэх хэрэгтэйгээд үсэрсэн юм байна. Гэхдээ тийм сүртэй бэртээгүй тэрэ шууд хажуу айл руугаа очиж ахаа ам авраарай. Нэг хүн манай аав, дүү, найз 3-ыг барьцаалсан гэд 911 дуудлага өгсөн. Харин гэрт нөгөө алиалагч сүхээр хаалга эвдлээд орж ирэхийн даваан дээр байхад Фрэнк охтуудыг ч бас Тина шиг үсрэгдэм билүү гэж бодоод байжэтэл сүх хаалганд ороод гацсан. Нөгөө алиалагч хаалганаас сүхээ салах гэж ноцолдож байгаа хооронд
гадаа цагдаагийн машины тохиолдол дугарчээ. Цагдаа нар ирлээ. Пепперэл гэх энэ тосгон хүн ам цөөтэй болохоор цагдаа нар ч цөөхөн байдаг гинэ. Ингээд хэдхэн цагдаа тэтгэврт гарсан Томас Лейн гэх цагдаатай гэрт ирлээ. Гэрт 3 хүн байцаалагдсан байгаа болохоор цагдаа нар хамгаалалт болон бууга бариад байшинг бүсэлж дотгошоо орохоор боломжтой цагаа хүлээж Томас цагдаа чанга яригчаар бууж өгөөд яг одоо гарч ир гэсэн боловч ямар ч хариу байсангүй. Гэтэл 2 давхрын өрөөнөөс гэрэл гардаг. Фрэнк гэрэл тусгаад цагдаа нарт энд хүүхдүүд байгаа битгий буудаарай гэдэг. Азар амьд ямар ч бэртэл гэмтэлгүй байсан. Дотгошоо орох илүү аюултай байсан болохоор цагдаа нар эхлээд хүүхдүүд болон Фрэнкийг аюулгүй буулгаж дараа нь дотор байгаа алиалагчийг олъёгээд аажмаар гэрлүү ордог. Фрэнк гэрээс гарч ирээд цагдаа нарт хэрэгтний талаар тэр манай эхнэрийн булгыг өмссөн байгаа. Эрүүл биш бах. 10 эдтэй юм шиг харагдсан. Хүрэн бор үстэй баг зэрэг сахалтай гэд дэлгэрэнгүй тайлбарладаг бол хажууд нь байсан оршин суугчдын хариу үйлдэл эсрэгээрээ манай энд тийм хүн хаанч байхгүй. Аав нь хүүхдүүдтэйгээ адилхан өвчтөй болсон юм бах та гэцгээдэг. Харин цагдаа нар гэрлүү орсон ч юу ч болоогүй. Байшингийн булан тохой олгоныг нэгжиж үнэрч нохоо хүртэл авчирсан ч нохоо ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Хаалганд зоогдсон сүх болон Мэрими гэсэн бичиг байсан ч цагдаа нар ч бас Фрэнкийн үгэнд итгэхгүй уур амьсгалтай байлаа. Эцэст нь Фрэнк хүүхдүүдэд дагуулад буудал явж байшиндаа буцаж очихгүй зарах гэж оролцсон ч сүнстэй байшингээд худалдаж авах хүн гарч ирсэнгүй. Фрэнк гэрээсээ яарч гарсан болохоор охтуудын дэвтэр ном, хувц унрыг авчрах хэрэгтэй гэд гэрлүүгээ явдаг. Энэ өдөр цас их оржээ. Өмнө нь гэрт сүх барьсан алиалагч байсан болохоор орхоо сайж хэсэг байшингаа ажиглахад 2 давхрын өрөөгөөр хүн явж байгаа нь харагдана. Ингээд Фрэнк одоо л барьж авах хэрэгтэй гэж бодоод хажуу айл руугаа очиж 911-д дуудлага өгдөг. Энэ удаад Стив гих цагдаа ирж тэд хамтдаа байшин руу ороход маш замбраагүй байв. Галтгооны өрөөнд шампань онгойлгож асгарсан бөгөөд өмнө нь тавилганууд баг зэрэг хөдөлсөн байсан бол энэ удаад бүх тавилгануудыг овоолж аяг тавгнуудыг хагалсан. Хамгийн амар нь энэ удаад ч коридорт би чиний өрөөнд байгаа. Байсаар авах болно. Буцаад ир. Бүгдийг чинь ална гэж хүчжээ. Хажууд нь гэр бүлийн зураг байсан ч Жазны хүрээ гівдэлж Фрэнк болон охтуудын нүрийг хутгаар зүссэн байв. Стив энийг хараад бидний зохицуулах зүйл биш байна гэд байшингаас гардаг. Тэр өдөр цас их орсон гэж хэлсэндээ ойр хавь шагаагаар татгаар хэмжээний цасанд дарагдаж нам гүн байлаа. Стив дотроо энэ гэрт хэн нэгэн байгаа юу? Эсвэл үнэхээр оршин суугчдын хэлснээр энэ гэр бүл асуудалтай юм болов уу гэж бодцоод гинэт арын хашаа руу гүйж харахад ямар ч хөлийн мөр байсангүй. Зөвхөн урд хаалгаар Стив Фрэнк хоёрын орж ирсэн хөлийн мөрлөөсөн. Тэгэхээр энэ гэрээс хинч гарч ороогүй гэсэн үг. Стив тэр дороо нэмэлт хүч дуудаж зэвсгэлсэн цагдаа нар ирээд дахиад нэг удаа гэрлүү орлоо. Энэ удаад байж болох бүх газрыг шүүгээний ар, 0 дээврийн өрөө, орны доор гэд хайж үзээгүй газар байсангүй. Хамгийн сүүлд хонглын өрөө хүртэл шалгасан ч байсангүй. Цагдаа нар хоорондоо ярилцж итэл гинэт нэг чимээ гардаг. Чимээ гарсан зүг рүү харахад хэрэгэлдэггүй 0 байсан бөгөөд тэнд диагонал хэлбэртэй хан гэжээ. 0-ийн хажууд ах хан нилээн зузаан, дотор нь хоолой байд юм байна. Цагдаа нар очиод тартал 0-ийн хажууд бохор хувцнууд хөнжил зэрэг овоолжээ. Хөнжлнүүдийг нэг нэгээр нь авахд хананд том нүх гараад ирсэн. Овоолсон юм шиг харагдсан ч тэр том нүхийг хааж тавьсан байв. Нилээн том, хангалттай нэг хүн орох боломжтой нүх байсан. Цагдаа нар юу нүх юм бол гэж гайхаад урд нь сууж гэрэл тусаахад хоёр нүд өөдөөс нь хараад ширтжээ. Эмэгтэй хүрэн өмссөн эрэгтэй хүүхэд цагдаа нарыг харж илаа. Фрэнкийн гэрт юу хийж исэн бол энээс болоод Фрэнкийн охтуудад хинч итгэхгүй хэлмэгдэж зовсон. Цагдаа нар ч итгээгүй. Дараа нь оршин суугчид тэднээс уучлалт гуйсан. Эрэгтэйг бусдын биед халдсан, хууль бусаар нэвтэрсэн, хувийн өмчийг хулгайсан гэх үндслээр яллагтагчаар татсан. Тэгвэл энэ алиалагч хэн юм бол? Яагаад Фрэнкийн гэртээ охтуудыг айлгаж галзуу юм шиг сүхээр алах гэж оролцсон юм бол? Түүнийг Даниэл Лепланд гэдэг 16 настай ахлах сургуулийн хүүхэд. Фрэнкийн амьдардаг тосгоны хажуугийн тосгон болох 5 сентэд амьдардаг бөгөөд асуудал ихтэй хүүхэд байсан. Сургуультай байнга асуудал тарьж аав ээжтэй хаягдсан гэхэд болно. Энэ удаагийн хэрэг нь анхных биш. Саяхан хоосон байшин дээр ирэмдэж чад баригдсан удаатай ч насан жоохон болохоор сулжээ. Тэгвэл яагаад Фрэнкийн гэрлөө орсон юм бол тэр Тинаг мөшөгдөг байсан юм байна. Тинагийн ээж нас барахын өмнө санамсаргүй танилцаж дурлаад загтал бичиж сэтгэлээ илчилсэн ч Тина огт сонирхоогүй бөгөөд Даниэлд одоо намайг дагахаа болоо надад чамтай уулзах бодол байхгүй гэж эрс татгалцсан ч энэ үеэс эхлээд Даниэл гал сурсан тэрээр Тинагийн гэрлөө нууцаар орж гэрийнхний тэр болгон ороод байдгүй хонглын өрөөнд том нүх гаргаж тэндээ 6 сар амьдсан. Гэхдээ байнга байгаагүй нууцаар заримдаа орж гардаг. Ялангуяа Фрэнкийг байхгүй шөнийн цагаар очино.
Ингээд хэсэг хугацаанд нуугдаж байсны эцэст хэрэг гарах эхлэл нь уужаа самбар болсон. Уг нь охтууд хонгил руу ордоггүй ч тэрийг хийхээр доошоо бууж ээжигээ хайж байгааг нь мэдээд би ээж шиг нь дүр эсхийгээд чимээ гаргасан. Дараа нь 2 давхарлуу нууцаар гарч шүүгэнд эсвэл орны доор орж тогшдог болжээ. Эхлээд Тинагаас олж ирсэн ч ингэж байх нь хөвгчлөлтэй санагдаж Фрэнкийг байх үед зөвхөн охтуудад сонсогдохоор чимээ гаргаж аав нь ирэхээр чив чимээгүй болдог. Тина Даниэлийг таньдаг байсан ч сүх бариад дайрах үедээ тэр нүрээ будаж булга өмсөд биеийнхээ галбирыг хүртэл нуусан болохоор таньж чадаагүй. Жинхэнэ хэрэг одооноос эхэлнэ. Даниэл 16 настай хүүхэд болохоор батлан даалтаар гардаг. 1987 оны 1 сард ээж нь байшингаа зарж батлан даалтын мөнгө төлөөд гаргасан. Хэрвээ гарсан бол шүүх хурлаа хүлээгээд томоотой байх ёстой байхад өөрийнхөө амьдардаг Таунстэд тосгоны Эндрю болон Прислей гэх хосын гэрт орж утас олон мөнгө хулгайлсан. 2-7 хоногийн дараа дахин өөр айл руу орж буу болон өөр зүйлстэй хулгайлаад анх утсан айл болох Эндрюгийн гэрлөө очижээ. Анх эрэхт нь хоосон байшин байсан болохоор энэ тэндгүй огчжээтэл хэн нэгэн орж ирэв. 5 настай хүү Уильям ээж Прислейтэйгээ хүн орж ирсэн бол цухтаад явхад болох байхад Даниэл тэднийг буугаар зүрдүүлж хүүг ээжтэй хамт унтлагын өрөө рүү оруулаад Прислейг 2 удаа буудаж хөнөөдөг. Хамгийн хэцүү зүйл нь Прислей 2 хүүхэдтэйгээс гадна 3 дахь хүүхдээ гисэндээ тээжээжээ. Ингээд болоогүй 5 настай хүү Уильямыг байнанд ус дүүргэж живүүлдэг. Баг багаар алуурчин болсон. Эхлээд айлын гэрт шимэгчилж амьдарчаад дараа нь хулгай ээж сүүлдээ буух хүртэл улгайлж хүн амны хэрэг хийсэн. Тэрээр өөрийнх нь ханан дээр бичсэн бичгүүдийг хүмүүс хараад айж хашгирах юм бол жаргалтай болж хин нэг сүрдүүлж дарамтлахтаа баатар шиг мэдрэмж авдаг гинэ. Даниэл ээж хүү хоёрыг хөнөөчөөд гэртээ харих уу яах уу гэд бодоод ичтэл гаднаас 7 настай Уильямын ах Абигейл хичээлээсээ тараад ээжээ ихсээр орж ирдэг. Абигейл нэг давхрын байнанд амиа алдсан. Ингээд ямар ч гэмгүй хүмүүс нас барж өдөөс хойш 17 цагийн үеэр аав Эндрюнд гэртээ ирээд хамгийн түрүүнд ихнэрээ хараад шоконд орж хүүхдүүдээ олж чадаагүй. Хүүхдүүдийг маань ч бас алчсан байх уу гэж айсан да. Угаалгын өрөөний хаалгыг жонгойлгож үзэлгүй эхнэрээ хараад шууд цагтаа дууддаг. Абигейл хэрэг гардаг өдрийн маргааш нь 8 насны төрсөн өдрөө тэмдэглэхэд хүлээж исэн. Даниэлийг хайж болохоор маш том цагдаагийн баг гарч Фрэнкийн гэрт болсон хэрэгээс хойш хамт байсан тэтгэвртэй гарсан Томс хүртэлд ажиллагдаж Даниэлийг хурдан барихгүй бол дахиад хүний амь ирснэ гэж үздэг. Хэд хоногийн дараа Пеперэл тосгонд амьдардаг Рим Мегабун гэх оршин суугч гэрийнхээ урд машинаа тавиад орох гэж байсан ч нэг л сонин мэдрэмж төрж гэрт нь хэн нэгэн байгаа юм шиг санагдаж цагдаад мэдэгдэв. Томс мөрдөгч хэргийн газар ирж чалахад үнэхээр хэн нэгэн дотор нуугдсан байлаа. Мэдээж Даниэл тэрээр цагдаа ирснийг мэдээд цухтаж замдаа машин улгайлсан. Пен Маккенле гэх эмэгтэй машиныг хулгайлж түүнийг зорчигчийн суудалд суулгаад барьцаалдаг. Азар Фен явж исэн машинаас үсэрч түүнийг хүмүүс олоод цагдаад мэдгцнээр цагдаа нар тэр шөндөө Даниэлийг баривчилсан. Хаанаас бэ гэвэл хогийн сав дотроос. Үнэрч нохооны тусламжтай олсон бөгөөд гадагшаа буутахаар буугаа чиглүүлж гад баригджээ. Даниэлийг баривчилж биедэн нэгжлэг хийхэд буу гарч ирсэн ба дахиад нэг хаанаас суулгаалт нь мэдэгдэхгүй буу дотуур хувцсан дотроос нь олджээ. Фрэнкийн хэрэг гарснаас хойш нэг удаагүй юм зүйл гарсан. Фрэнк гэрт нь хэрэг гарсны дараа маш их уурлаж манай гэрт нууцаар орж ирээд шимэгчилж амьдэрсэн хүн дахиж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Энэ үнийг яасан ч сулж болохгүй гэж хэлсэн ч эцэст нь суллаад бага насны хүүхдүүд ээжтэйгээ хамт амиа алджээ. Шүүх хурал олж Даниэл 16 настай ч гэсэн насанд хүрсэн хүний шүүхээр шүүгдэж 1-р зэргийн хүн амны эргээр бүх насаар нь хорих ялгаануудыг. Энд цаазаар авах ялыг 1984 онд болиулсан болохоор хамгийн дээд ял болох бүх насаар нь хорих ял авсан ч тэнсэн суллагдах боломжтой хорих ял байсан болохоор Даниэл боломж гарах болгонд хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гаргаж байгаа юм байна. Энэ Даниэлийн одоогийн төрх тэрээр хүсэлт гаргах болгондоо сэтгэл зүйн тест өгдөг бөгөөд эмч Даниэл одоо болтол өрөвдөх хүнийг энэрх сэтгэл байхгүй сэтгцэн эмгэгтэй гэж оншилжээ. Одоо 50 гарантай өөхөх хүртлээр шорондоо байгаасай. Ийм хүн гарч ирэх юм бол дахиад хэрэг тарих нь ойлгомжтой баг. Угаасаа буруудан тодорхой байхад батлан даалтаар гаргах хэрэг байд юм болов? Та нар юу гэж бодож байна? Өнөөдрийн хэрэг энэ үрээ дуслаа. Таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.